Эмнэлэггүй подкастын энэ удаагийн дугаар эхэлж байна. Энэ удаагийн сэдв бол уламжлалт болон орчин үеийн ангаах ухааны ялгаатай тал сэдвээр ярилцахаар эрүүл мэндийн дэд сайд асан уламжлалт ангаах ухааны их хэмж, дотрын өвчин судлалын доктор, молекул хавдар судлалын пост доктор Амарсанаа хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр та бүхэн ярилцж байгаа энэ гоё студ бол таны төгссөн Отч Манарамб их сургуулийн одоо ивент тэтгэлгээр байгуулж гисэн студ байгаа. Гэдгийг танд бас онцолж хэлэхэд таатай байна. Сонсох таатай байна гэж. Тийм та тэгээд ер нь бол Отч Манарамб их сургуулийг уламжлалтын их хэмжээр төгсөөд дараа нь бол Токиогийн их сургууль, Харвардын их сургуулийг дүүргэсэн юм байгаа шүү дээ, тий. Тэгэхээр ер нь таны одоо яг энэ эмчийн замналд Отч Манарамб их сургуулийг уламжлалт ангаах ухааны их хэмжээр төгссөн энэ одоо эрдэм мэдлэг хэрэг хүн байв, ямар онцгой тийм боломжуудыг танд бас авчирч байв. Ямар ч хүний амьдралд суур мэдлэг их чухал тий. Тэгэхээр тэр суур мэдлэгийг одоо олж аавна гэдэг хаана яаж сурснаас маш их юм шалтгаална. Тэгээ яг манай сургуулийн онцлог нь юу байсан бэ гэхээр зэрэг тухайн үед уламжлалт ангаах ухаан, тэгээд орчин цагийн орчин үеийн ангаах ухаан хоёрыг хоёулангийн хосолж заадаг байсан. Тэгэхээр манай сургуулийн сургалтын хөтөлбөр ингээд 70-30 гэдэг тийм хөтөлбөртэй байдаг. 70% нь одоо уламжлалт ангаах ухаанаар заагаад үлдсэн 30%-аа бол орчин үеийн цагийн ангаах ухааныг ингээд заадаг ийм онцгой тийм өрмөц хөтөлбөртэй байсан байхгүй. Тэгэхээр энэ хөтөлбөрийн ачаар бол эн чинь би энэ уламжлалт ангаах ухааны маш хүчтэй тийм суур мэдлэгийг олж аваад тэгээд дээр нь орчин үеийн ангаах ухааны одоо мэдлгүүдийг чинь давхар ингээд авчиж байгаа. Тэгэхээр зөв ийм хоёр давхар мэдлэг олсны ачаар бас миний амьдралд бас гэрэл гэгээтэй маш олон зүйлүүд тохиолдсон болов гэж боддог шүү дээ. За тухайлбал гэхдээ яг одоо ингээд ер нь суур мэдлэг сайн байна гэдэг чинь дараагийн юмаа одоо алхмуудыг авахд бол илүү хэрэгтэй болдог л доо. За жишээлх юм бол одоо орчин үеийн ангаах ухаанд чинь маш олон тийм молекулууд, эмнүүд, эмчилгээнүүд байдаг боловч тэднүүсийн маш олон нь бол мөн л уламжлалт ангаах ухаанаас гарал үүсэлтэй ийм тарианууд бас маш олон байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ бүхнийг ингээд ойлгочихоор зэрэг ийм учиртай юм байна гэдэг юмыг илүү арай олон талаас юмыг олж харна гэсэн үг л дээ. Тэгэхээр дээр нь бас онлайн суурийн хувьд жоохон ялгаатай мэт боловч яг бүр одоо орчин цагийн ангаах ухаан бүр анх үүсэх үедээ бол одоо жишээлбэл одоо хюмор гэж нэртэй одоо хүний биеийн шингэн байдаг юм байна, шингэнээс болдог юм байна, шарын шингэн байдаг юм байна, тийм ээ, салстын шингэн байдаг юм байна гэдэг шингэний онол дээр бас анх гарч ирж ирсэн ийм учиртай байхгүй энэ одоо орчин цагийн гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр зэрэг Монголын уламжлалт ангаах ухаан чинь бол хий шар бадан гэдэг ухтгун ингээ гараад ирж байгаа. Гэтэл энтэй чинь маш төстэй онолоор орчин цагийн ангаах ухаан чинь анх гарч ирж ирсэн юм байна гэдэг бүр ингээд сүүлд нь ингээд ангаах ухааны түүхүүдийг уншаад байхлаар зэрэг тий одоо ойлгож сонирхолтой болж ирнэ тий ойлгож эхэлж байгаа юм л да. Тэг яг энэ хоёр ангаах ухаан бол ижил төстэй зүйл маш их байж байгаа сүүл рүүгээ нэг жоохон ялгарлууд нь илүү хүчтэй болж эхэлсэн. Өөрөөр хэлбэл одоо физикийн шинжилгээ ухаан, химийн шинжилгээ ухаан илүү хөгжсөний дараа орчин цагийн ангаах ухааны хөгжил нь илүү хурдтай болж эхэлсэн. Тэрнээс өмнө бол бас тийм нэг арай өөр байсан гэсэн. Энэ хоёр илүү ижил төстэй байсан гэсэн. Одоо жишээлх юм бол маш энгийнээр хэлэхэд одоо орчин цагийн ангаах ухааны тэр эрдэм шинжилгээний өгүүлэл одоо бичдэг маш том ангаах ухааны сэтгүүл Lancet гэдэг сэтгүүл байна л да. Тэр Lancet гэдэг сэтгүүл дээр одоо орчин үеийн хамгийн одоо ангаах ухааны ололт амжилттай өгүүлэлгүүд, шинэ нотлохоонууд гарч ирдэг ийм том сэтгүүл гэдэг. Энэ сэтгүүл анх одоо нэрлэгдэхдээ Lancet гэдэг үг нь бол хануур гэсэн үгнээс гаралтай юм бэл. Оо тийм үү? Тийм. Одоо Lancet гэхэр зэрэг одоо эмчнэр одоо мэдгүй хүн байхгүй л байх л та. Гэхдээ энэ Lancet гэдэг үг нь анх хануур гэдэг үгнээс гаралтай гэдэг бол баригтай эмчнэр мэддэггүй л байхгүй. Тэгэхээр зэрэг энэ хануур гэдэг чинь тухайн үедээ ангаах ухааны хамгийн гол эмчилгээ бараг суур эмчилгээнүүдийн нэг тухайн үедээ байсан юм байна л дээ. Тийм учраас энэ сэтгүүлийг анх нэрлэхдээ тэгж Lancet гэж нэрлэжсэн. Одоо ч гэсэн Lancet гэдэг маш алдартай сэтгүүл байгаа шүү дээ. Одоо клиникийн шинжилгээ ухааны хамгийн том нээлтүүд бол Lancet дээр хэвлэгдэж идэг. Одоо ч хэвээрээ.
Тэгэхээр зөв энэ хоёр ангаа ухаан ямар их одоо ижил төстэй зүйл ямар их байсан бэ гэдгийг ингээл хамгийн наазахын жижигхэн ингээл жишээ хэлэхэд бол гараад ирдэг л дээ. Сонирхолтой ер нь бол. Ер нь одоо сулдлах тусам их илүү сонирхол төрдөг гэхгүй дээ. Тийм учраас. Та сая хэлж байгаа нөгөө нэг энэ хоёр ангаах ухааны ялгарлууд одоо сүүлийн үед нэлээд хүчтэй болж байна гэдэг. Тэгээ энтэй холбоотойгоор бас ойлголтын зөрүү гэхүү нэг тийм ойлголтууд байна. Одоо тухайлбал орчин үеийн ангаах ухааныг өвчнийг бол дарангуйлах маягаар эмчилгээ хийдгээ гэж үзэж байгаа бол уламжлалт ангаах ухаанд өвчнийг цогцоор нь авч үзэж ингэж хүнийг эмчилж байна гэд. Нэг ийм ойлголт яваад байна. Энэ ер нь үнэн юм худлаа юм. Энэ бас үнний бас хувьтай л да. Ер нь энэ орчин цагийн ангаах ухаанаа хизэнээс эхэлж ингэж ялгарч эхэлсэн бэхээр зэрэг физикийн шинжилгээ ухаан, химийн шинжилгээ ухаан. За тэгээ орчин үеийн шинэ одоо багаж тоног төхөөрөмжүүд ингэж хүчээ авсан үед илүү ялгарч эхэлсэн байхгүй юу? Тэрнээс өмнө жишээлбэл магадгүй эхо гэдэг аппарат байхгүй үед орчин үеийн ангаах ухааны эмчж байсан одоо уламжлалт ангаах ухааны эмчж байсан адилхан л одоо судсын бариадл, тэмтрээдл тийм ээ. Адилхан л одоо хүнийхээ ингээд царай зүсийг нь харж байгаа л оншоо тогтоодог байсан бол жишээлх юм бол хит авиа гэдэг технологи чинь физикийн шинжилгээ ухаанаас гарч ирсэн технологи шүү дээ. Хит авиагаар ингээ хүний ингээд дотор эртний дүрсийг хараад эхлэнгүүт арай нэг жоохон юм арай нэг өөр болоод ингээд салаад ингээ явчихж байгаа. Одоо их хоёр жоохон ялгаатай юм шиг боловч нэг 100 жилийн өмнө бол маш төстэй байсан гэсэн. Нөгөө нэг 100 жилийн өмнө ч одоо ингээл аль ч ангаах ухааны эмчнэр ингээл нэг юм гуурс шиг юм ингээ барьчаал зүрхийн чагнаадал тийм ээ. Стетоскоп гарч одоо хизээ гарч ирсэн байгаа. Стетоскопын өмнө ч одоо ийм нэг гуурс шиг юмар л ингээл зүрхийн ингээл чагнажсэн баг тийм ээ. Адилхан судсыг ингээл барьжсэн баг. Одоо ч гэсэн эмчнэр судас барьж үздэг. Одоо бол бүгд эмчнэр адилхан судас барьж байгаа тийм ээ. А гэхдээ бүр их барьдаг байсан баг. Ер нь бол. Тэгээ ялгаа маш бага байж байгаад сүүл рүүгээ. Тэгээ сүүлд нь генетикийн шинжилгээ ухаан чинь зөвхөн 1900 одоо 50-аад онд л нэлийн суурин нэлийн хүчтэй болж эхэллээ шүү дээ. Суурин тавигдаж эхэллээ. Өөрөөр хэл тэр үед ДНХ гэдэг молекулын бүтцийг гаргаж авсан. 1953 онд байхад. За ингээд ДНХ-гийн бүтцийг гаргаад авсны дараа генетикийн шинжилгээ ухаан хүчтэй хөгжөөд одоо бол одоо энэ генетикийн шинжилгээ ухаан чинь маш хүчтэй болоод эхлэхээр чинь энэ ингээд булам гүнзгий ингээд задраал явчихж байгаа юм л да. За химийн шинжилгээ ухаан тийм ээ. Химийн шинжилгээ ухаан маш хүчтэй хөгжсөний ачаар маш олон шинэ эмнүүд гарч ирсэн. А гэхдээ тэр шинэ эмнүүд маань ихэнх нь уламжлалт ангаах ухааны одоо ургамал, за эрдэс, амтны гаралтай бодиснууд дээр үндэслэж анхны эмнүүд гарч ирж байлаа шүү дээ. Бас онол дээр нь бас ингээд үндэслээд. Тэгэхээр энэ хоёр ангаах ухааны суур хэсэг нь маш төстэй юм байна. А салаад яваад ихсэн чинь жоохон ялгаа гарч ирж байгаа юм уу л гэж би одоо сүүлийн үед харахад бол бодогдож байна. Тэгэхээр нөгөө түрүүн ярьжсэн ойлоо өвчнийг дарангуйлдаг гэж үзээд байгаа шүү дээ. Европ ангаах ухааны хөвчлээ. Уламжлалт ангаах ухаан болохоор цогцоор нь эмчилж ийн гэдэг. За энэ одоо асуулт гэж хэлэх юм уу одоо энэ дүгнэлт бол маш их өрөөсгөл л дөө. Аль ангаах ухаан нь бол өвчнийг аль нь одоо бүрэн төгс эмчлэх чадамжтай эмчилгээнүүд байж байгаа. Дарангуулах боломжтой эмчилгээнүүд аль алинд нь байгаа. Тэгэхээр зэрэг одоо энэ ангаах ухаан нь одоо эмчлээд энэ ангаах ухаан дарангуулдаг ч юм уу энэ нь дарангуулад энэ төгс эмчлээд байна ч гэдэм үү те. Ингэж одоо хэлэх нь бас жоох өрөөсгөл байх гэж бодож байна. Аль алинд нь л давуу болон сул талууд аль алинд нь л байж идэг л да. Жишээлх юм бол одоо ингээд хийн өвчин гэж нэрлэдэг тийм ээ. Хийн өвчнийг эмчлэхдээ бол уламжлалт ангаах ухаан маш сайн байдаг ч. Одоо уламжлалт ангаах ухааныхаа онлоор эмчлэхэд бол хийн өвчнийг эмчлэхдээ бол жишээлбэл уламжлалт ангаах ухаан их сайн шүү дээ тий. А гэтэл жишээлбэл одоо бактери, вирусын гаралтай өвчнийг бол одоо орчин цагийн ангаах ухаан илүү тодорхой, товч тодорхой маш цэгцтэйгээр одоо эмчилж чадж гэнэ үү бас чадж гэн тийм. За үүний бас нэг гол илэрхийлэх юм бол саяхан Монгол улсад элэгний цэв вирусыг маш сайн устгаад бараг дуусчих шүү дээ тий. А гэтэл энэ элэгний цэв вирусыг устгадаг энэ эмчилгээ гэдэг чинь бүр сүүлд гарч ирлээ. Тэрнээс өмнө олигтой эмчилгээ бас байсангүй, олигтой эмчилгээ байгаагүй. Гэтэл энэ хүчтэй эмчилгээнүүд гарч ирэхдээ дэлхийн хэмжээний цэв вирусыг ер нь бараг устгаад ингээд дуусч байна л да. За гэтэл ингээд уламжлалт ангаах ухаанд нь бас өөрийн гэсэн давуу мундаг эмчилгээнүүд байж гэн тийм үү? Жишээлх юм бол төөнөр эмчилгээ, зүү эмчилгээ хэдэн мянган жилээр ингээд хийгээд бүр тодорхой болоод одоо эмчилгээнийхээ үр дүн бол нүдэнд харагддаг болчихсон ийм тодорхой болсон эмчилгээнүүд байж байна. Эмгүү эмчилгээнүүд ялангуяа байж байна. Тэгэхээр зэрэг энэ эмчилгээнүүд одоо орчин цагийн ангаах ухаанд харин биелэлээ болоход их удаан орж ирж байгаа шиг байна. Ер нь бол
Уг нь бол арай илүү хурдтай оруулж чадах юм бол маш олон хүн бас эдгэрэл явах байх л та. Тэгэхээр энэ хоёр ангаа ухаан хоорондоо ухаанаа олж хоорондоо эвсэж чадахгүйгаас болж маш олон бас өвчтнүүд бас боломжоо алдаад явж л байгаа л гэж харддаг юм. Аль алинд нь давуу тал болон сул тал аль алинд нь л байгаа. Одоо энэ уламжлалт ангаах ухаанд одоо гол яригддаг хий шар бадганы онол шүү дээ. Тэгэхээр энийг болохоор суд сорил уншлаад байдаг. Яг Европ ангаах ухаанд бол хараахан уншилдаг тоног төхөөрөмж гараагүй хүмүүсэл тэрийг ер нь ингээ уншилж чадахгүй байгаа нь юутай холбоотой юм бэ? За яг хөө ерөнхийдөө нөгөө нэг юу юм л да. Ер нь энэ хий шар бадган гэдэг онолыг одоо тайлбарлах гэж оролцсон маш олон тийм юунууд оролдлогууд байгаа. Одоо жишээлх юм бол одоо нөгөө нэг холерик, сангвиник гэдэл одоо хүний өөрчлөлийг ингээд ангилж байгаа шүү дээ. Эн чинь бол яг нэг үгэлэхэд бас хий шар бадганы онолтой их төстэй онол явж идэг. Тийм ээ. Гэтэл тэрний дараа чи одоо жишээлх юм бол одоо генетикийн шинжилгээ ухаан хөгжөөд эхэллээ. За тэгвэл ямар улсууд нь одоо генетикийн хувьд хийн одоо махбодтой ойролцоо одоо хэв шинжийг агуулж байгаа юм тийм ээ. За ямар гентэй улсууд нь шарын одоо хэв шинжийг одоо агуулад байгаа. Ямар генетиктэй улсууд нь бадганы хэв шинжийг агуулад байгаа гэдгийг чинь бас судлаад байгаа хүмүүсүүд байна. Жишээлбэл би одоо энийг аяг их судлаад байгаа байхгүй юу. Жишээлх юм бол генетикийн шинжилгээ ухаанаас хүн ер нь төрөлхийн шинж чанар тийм үү. Төрөлхийн одоо ямар онцлогтой төрдөг юм бэ гэдгийг генетикийн шинжилгээ ухаанаас гаргаж ирэх боломжтой юм а гэж би одоо ингээд сүүлийн үед нэг одоо судлаад ингээд яваад байгаа. Тэгээ тэндээс ингээд харахад бол зарим генийн одоо давмгайлснаар хийн шинж нь илүү давмгайлаад, зарим ген давмгайлснараа бадганы шинж нь одоо давмгайлаад, зарим ген нь одоо давмгайлснараа шарын шинж нь ингээд давмгайлаад, зарим үед ингээд холилдоод, ингээ янз бүрийн одоо ингээд шинж чанартай хэв шинжтэй улсууд бол бас байж болох юм байна гэдэг ийм одоо нэг бодол төрөөд тэгээ энэ дээрээ бид нар бас нэг нэлээд судалгаанууд хийгээд эрдэм шинжилгээний бас одоо өгүүл бичээд одоо зарим сэтгүүлд бол ингээд хэвлүүлээд ингээд явж байгаа юм. За эндээс юу харагдаж байна гэхээр энийг бол тайлбарлах маш олон онолууд байдаг юм байна. Аль нь хамгийн оновчтой гэдэг нь одоохондоо эцсийн байдлаар тодорхойгүй байна л да. Яг бол энэ дээр маш их хөрөнгө зарцуулах шаардлагатай, маш их цаг зарцуулах шаардлагатай. Энэ судалгаанууд дээр ингэж хөрөнгө хайж байгаа улс орон алга байна. Энэ судалгаан дээр ингэж сонирхож байгаа судлаач цөөхөн байна. Тийм ээ? Эцсийн дүндээ гэхдээ бүх юм явж хөрөнгө мөнгөн дээр л очиод тогтол галцдаг л да. Жишээлбэл энэ генетикийн шинжилгээнийг ингээ бүрэн төгс хийхэд маш олон хүн дээр судалчиж бүрэн төгс хариу гарч ирнэ. Гэтэл тийм одоо үнэхээр боломж Монгол улсын хэмжээнд бол харагдахгүй байх шиг байна л да. Гэтэл магадгүй одоо хөрөнгөчнээ сайтай улсуудад энэ судалгаануудыг хийх юм бол эцсийн дүндээ биднүүсийн энэ яриад байгаа онол бол батлагдах болов гэдэг дээр би бол маш өөртөө итгэлтэй байдаг. За гэтэл бас нэг одоо нэг эрдэмтэн жишээлбэл Амбаг гэдэг доктор бол эсийн мембран бол хий шар бадганы хэв шинжийг бас тодорхойлж болох юм байна гэсэн онол гаргаад тавьчихсан байж байдаг. Тийм. Тэгэхээр тэр эсийн мембраны онол маань хэр зэрэг одоо бодит амьдрал дээр бууж байгаа юм. Үнэхээр эсийн мембранаар нь ингээ хий шар бадганаа тогтоолгоод тодорхойлуулчихсан тэгээд тэр нь амжилттай болж байгаа зүйл хэр зэрэг байгаа юм тийм ээ. Тэр судлаачийн л одоо үргэлжлүүлэл хийж байгаа судалгаанууд байгаа л ах л та. Тийм. Тэгэхээр энэ дээр бол оролдлогууд маш их байгаа. Яг нь нэгдсэн дүгнэлтэнд хүрсэн нь бол одоохондоо тодорхой биш байх шиг байна. Тэгэхээр явандаа бол энэ нэгдсэн дүгнэлтэнд хүрээд за ийм улсуудыг хийгэн гэж хэлээд байгаа юм байна. За ийм улсуудыг бадган гэж хэлээд байгаа юм байна, тийм ээ. За иймэрхүү улсуудыг бид нар шарих гэж хэлээд байгаа юм байна гэдэг нь бол маш тодорхой болоо явчих байхаа. Эцсийн дүндээ энэ хоёр ангаах хүн буцаал нэгдэх байх гэж би зүгээр бодож байгаа. Гарал үүсэл маш төстэй шүү дээ. Одоо тэгээд эцсийн дүндээ бол бас дахиад зарим сэжүүрээрээ ингээд нийлэл эхэлж байна. Генетикийн шинжилгээ ухаанаар ингээд нийлээд эхэлж байгаа байхгүй одоо ингээд одоо маш олон шинжилгээ ухаанаар буцаад нийлээд эхэлж байна. Энэ гэхдээ сонирхолтой үйл явдал ингээд өрнөх байх л гэж бодож байна л да. Яа тэгвэл эмчлэх ёстой одоо өвчин маань нэг л өвчин байгаа шүү. Тэгээд эмчлэх гээд байгаа субъект нь нэг, эмчлэх гээд байгаа хүний бие эд эрхт нь нэг л юм байж байгаа тийм. За тэрийг ямар өнцгөөс харж яаж эмчилж чинь гэдгээс л жоохон зөрүү ялгаанууд одоохондоо байгаа. Гэхдээ явандаа тэгээд нэг том ялгаа гарахгүй үстэй. Яг хоо дахиад би танаас түрүүний шиг төстэй л асуулт асуух гэдэг юм л да. Одоо та ялангуяа дотор эрхтний судлаач доктор хүний хувьд ингээд
өвчтөнд уламжлалт ангаах ухаанаар миний ойлгож байгаагаар бол уламжлалт ангаах ухааны эмчилгээг авахад за миний ходоод өвдсөн бол тэр хаанаас эхэлсэн бэ? Тэндээс эхэлж эмчлээд тодорхой хугацааны тактик боловсруулад тэгээд хугацаа орж ийн тий үе шаттай эмчилгээ орж ийн. Европ ангаах ухаанд болохоор ходоод өвдөнгүүд ходоодны юм өгвөл тэгэл дараад ийн өгөж хараад байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёр эмчилгээг та яг аль альных нь одоо боловсролыг аль аль чиглэлээр нь боловсрол эзэмшсэн хүний хувьд урт хугацаанд яг аль нь илүү үр дүнтэй гэдэг юм бол. Яг нь наад асуултанд чи хариулахынхаа өмнө би нөгөө нэг өмнөх тавьсан асуултанд чинь бас хандаж ярил гэж бодож байна л да. Жишээлбэл уламжлалт ангаах ухаан хүнийг бүтнээр нь авч үзээд байна гэж яриад байна тийм. Би тэрнтэй бол маш их санал нийлдэв. Яагаад бүтнээр нь авч үзээд байгаа гэхээр тэр хүний л бүх зовлон зовёрын ингээд нэг бүхлээр нь авч үзээд байгаа учраас бас тийм ээ гарах үр дүн бас арай өөр үж магадгүй л дээ. Системээр нь авч. Тийм системээр нь авч үзээд байгаа. Гэтэл манай энэ сүүлийн үед хийгдэт байгаа энэ орчин үеийн ангаах ухаан дэндүү наривчлаад тийм үү. Зарим эмчнэр нь би зөвхөн нүдэл эмчилнэ гэдэг. Зарим нь бол за би зөвхөн илгээ эмчилнэ гэдэг ч юм уу. Зарим нэг нь би зөвхөн зүрхийг эмчилнэ гэдээ яваад байна шүү дээ. Яг нь энэ бол яг бүр айхтар нарийн өвчнүүдийн хувьд бол тэгээд явах нь зөв л баг. Гэтэл зүгээр түгээмэл тохиолддог өвчин дээр эн чинь нэг л хүний л биеийг л бүтнээр нэмжиглэх юм чинь тэр хүний сэтгэл зүйн ямар байгаа юм тийм ээ үг хэлэн нь ямар байгаа юм тийм ээ бие махбод нь бүхлээрээ бүх эргэтэнгүүд нь ямар шүү байгаа ингээд бүтнээр нь авч үздэг ангаах ухаан бол арай илүү ач холбогдолтой байна гэдэг дээр бол аль аль талууд нь бол одоо санал нэгтэй л баг шүү. Ер нь бол хүний бүтнээр нь авч үзээч би зөвхөн энийг нь нэмчлэн нөгөөдгийг нэмчлэхгүй гэдэг чинь айгүй тийм одоо өрөөсгөл байгаад байна шүү дээ. Бас энэс чинь болоод хохирсон улсууд зөндөө байгаа. Жишээлбэл хүн эмчэд очиод нэг нүдэн эмчлүүлж яхад нь өөр нэг өвчнийг нь анзаарахгүй өнгөрнө гэдэг бол тэр хүнд бол бас эрүүл мэндийн эрсдэл бол бас гарч ирж байгаа байхгүй тийм ээ. Зөвхөн нүдийг үзэж байхдаа тэр хүн ингээд нэг гайгуухан шиг эмч байсан бол тийм ээ. Нүднээс нь гадна өө эн чинь бас ингэсэн байж тээ. Та энийг бас нэг анхаарат гаж. Гэтэ ийм эмчнэр бас байдаг. Маш гэрхай. Ингээд нүдийг нь эмчил үзэх гэж байхдаа ингээд одоо бүр чих амар хоолой ч гэдэм үү бүд дотор ихтнийг хараад энэ дэр чинь бас нэг асуудалтай юм байна шүү гэд хэлээд өгдөг. Та одоо ийшээгээ анхаарахгүй болохгүй байна гэдгийг хэлээд өгдөг эмчнэр байдаг. Гэтэл зөвхөн л би нүдэн үзэн өөр юу ч үзэхгүй гэдэг эмчнэрч бас байгаа л да. Тэдгээр эмчнэр бас тэр хүний жоохон зарим чухал шинж тэмдгүүдийг алдаж тийм ээ алдаа гарах эрсдэл бас байдаг юм л да. Миний хувьд ингээд илгийг ингээд үзэж байхдаа өөр давхар өвчин байжээвэл өө эн чинь бас болохгүй байна. Эний чинь бас эмчилж байгаа. Яг дотрын эмч учраас ер нь бүгдийг л харж ах хэвэл да. Тэр утгаараа ингээд нэг эргэтэнгийг хараад нөгөө эргэтэнгүүдийн ч гэсэн давхар эмчлээ явцдаг л да. Тэгдэггүй эмчнэр бас байгаад идэг. Тэр бол бас тэр үзүүлж байгаа хүндээ бол бас эрүүл мэндийн эрсдэл байхгүй. Тийм ээ. Нөгөө хүн чинь би эмчэд үзүүлсэн гайгүй гэж боддог гэтэл нөгөө эмч манд би зөвхөн илгийг харчаад бусдыг хаяа явцсан байвал бас л эрсдэлтэй юм да. Ер нь бол. Тэгэхээр та ер нь одоо уншлагаа ихтэй уламжлалтын за би ер нь бол бүхий л талаас нь хардаг л да. Бас л их олон юмнаас хардаг. Жишээлх юм бол харж байгаа ярьж байгаа байдал. Тэр хүний ярьж байгаа байдал, хандж байгаа хандлага, сэтгэл түгшилт байна уугүй юу, тийм ээ? Тэр бүхэн чинь нөгөө нэг хийшар бадгантайгаа бас холбогдоод явцдаг. За царай зүсний байдал, тийм ээ, өнгө, салст гэдэл, тийм ээ. Тэгэл ярианаас нь тэр хүний хэв шинжүүд бас тодорхой болж эхэлнэ. Нойрондоо ямар юм, тийм үү? За тэгээд өөр одоо юмд хандж байгаа хандлага нь ямар байна гэл хүний бас ерөнхийдний юмнууд харагдаад эхэлдэг. Тэр дотор ч бас нөгөө хийшар бадган маань миний толгой дотор явж л байдаг бас. Энэ чинь яалтч хийн хүн байна да гэд. Хийн хүн бол андшгүй шүү дээ ер нь бол. Зөв ярианаасаа л андшгүй байгаад байдаг ерөөсөө. Зарим тохиолдолд бүр хий аривдсан хүн бол ингээ тасралтгүй яриад л тэгээ сэтгэл түгшилт ихтэй. За тэгээ хийн гаралтай зүрх судасны өвчин илүү илбэг тохиолдох ч байд юм уу. Ингээд л ерөөсөө андшгүй байдаг юм л да. Тэгээ дээр нь судсаа бариа. За тэгээ дээр нь ингээд босод ингээд үзүүлэлтийг ингээ харахад бол андшгүй байдаг. Одоо жишээлх юм бол сүүлийн үеийн чихрийн шижин сахарын өвчин ихсэж ийн гэж байна. Яг ингээ махбод дээр нь хайгаад хөөгд үзэх юм бол үнэндээ бол сахарын өвчин гэдэг чинь бадганы өвчин шүү дээ. Тодорхой хэмжээ. Яагаад бадганы өвчин бэ гэдэг чинь одоо амтлаг юм бол бадганыг хариуцуулж яадаг байхгүй. Амтлаг амттай хоол хүнс бол бадганыг хариуцуулждаг. Тэгэхээр энэ олон чихрийн шижинтэй хүн чинь хаанаас гарч ирсэн? Хит их чихэрлэг, хит их нүүрс устай
одоо тийм амтлаг юмнууд хитрхи хэрэглэсээр гал бадганы одоо өвчин үүснэ үсттэй. Тэрнтэй яг адилхан. Чихрийн шижин гэдэг бол үндсэндээ явж бас л бадган авидж байгаагийн нэг шинж шүү дээ. За иймэрхүү логикоор нь ингээд энэ хоёр ангаах ухааныг ингээ гоё одоо хавсарч тийм ээ хэрэглэх нь их тухайн хүндэл хамгийн одоо дээдийн дээдл юм болж байгаа юм л да. Хосолж хэрэглэж чадвал хосолж хэрэглэж чадахгүй байна гэдэг бол бас хайрын одоо боломжийг алдаад байгаа юм уу л гэж харж байгаа. Уламжлалтын эм тангийн тухай ярихад бол хэдэн мянган жилийн өмнө бүтээсэн яг тэр онолд заасан жороороо одоо яг тэр өвчнөө эдгийг л явж гин гэдэг тийм. Гэтэл нөгөө манай Европ ангаах ухааны эмнүүд болохоор нэг хэдэн жилийн дараа за энэ ингээ буруу исэн биш үү гэж дахиад юм гарч ирэл шүү дээ. Тэр талаар та юу ямар бодолтой вэ? Яг хөө зөв буруугийн хувьд бол аль алин дээр л гарч ирж л байдаг л да. Жишээлх юм бол би зарим хүнд ингээд уламжлалт ангаах ухааныхаа эмийг өгжөөд л нөгөө хүн маань бас тааш тохирохгүй за хамгийн багаар бодлоо гэхтэл харшиж болно тийм үү? Ургамлын хашилтай хүн бол тан ууж чаддаггүй шүү дээ яг цагаад талаараа. Тэгэхээр зэрэг хамгийн багаас л эхлээл харшлаас л эхлэн шүү дээ. За тэгэл дараа нь ингээд тодорхой хугацаанд дуусны дараа ямар өөрчлөлтүүд орж ирж байна, нэлгэнд нь ямар өөрчлөлт гарч байна, бөөрөнд нь ямар өөрчлөлт гарч байна, эмний хордлого явагдаж байна үгүй юу гэж адилхан л явагдал гараад ирнэ тийм. За Европын орчин цагийн ангаахаа мөн л адилхан. За урт хугацаагаар ингээд хэрэглээд эхлэхээр зэрэг асуудал үүсэл эхэлнэ. Жишээлх юм бол аспирины төрлийн эмийг тийм ээ урт хугацаагаар уулгаал эхлэнгүүт чинь ходоодны шарх үүсэл эхэлнэ. Тийм ээ. Тэгэхээр бас л асуудал үүсэж байгаа. За даралтны эмийг хэтрүүлчих юм бол даралт нь унаал эхэлнэ. Сахарын эм хэтрэх юм бол сахар нь унаал эхэлнэ. Дооц хэтэрснээс болоод байгаа юм. Үнэхээр буруу юм өгцсөн юм уу? Тэр болгоныг эмч бол ерөнхийдөө задлан шинжилэл үзнэ л дээ. За жишээлбэл би одоо ингээд эмний хордлого их судалдаг хүн л дээ. Одоо яагаад ч юм. Ер нь яг хөвдөө нөгөө нэг дотрын эмч учраас зарим эмнүүд ингээд бүр хэтэрхээрээ ингээд бусад эрхтнүүдийг гэмтээгээд ороод ирдэг учраас би ингээд эмний хордлогыг их судалдаг байхгүй. Тэгэхээр зэрэг эндээс юу харж байгаа хэрэг аль ч ангаах ухааныг буруу ашиглаад ч юм уу жоохон оновчгүй ч гэдэм үү тийм ээ болгоомжгүй ашиглах юм бол аль альнаас нь хордлого өгдөг юм байна. Аль ч ангаах ухааныг зөв ашиглаад доозын аятайхан тохируулаад хүндээ маш ингээд болгоомжтой ингээд хянаад явхад бол аль ч ангаах ухаанд бас аятайхан болдгол юм байна. Гэхдээ хордлого талаас аваад үзэхэд бас орчин цагийн ангаах ухааны эмийн хордлого бол их хүчтэй явагддаг л да. Жишээлх юм бол одоо маш хүчтэй антибиотикууд бол одоо бүр аюултай гаж нөлөөнүүд их гарч ирдэг. За нөгөө тал нь ч гэсэн бас хордлого өгсөн усоо зөндөөлж идэг. Одоо жишээлх юм бол сүүлийн үед ингээ харагдаад байгаа нь манайхан ч нөгөө Хөх хот руу явж байгаа шүү дээ. Хөх хотод яваад баг шуудаа ингээл уламжлалт ангаах ухааны эм тангуудыг баг хагас шуудаагаар нь ингээл авчирал ууж байгаа. Тэр дотор ч одоо жишээлх юм бол над дээр ганц хоёр хордлоготой улсууд ирэл эмчилгээнд орсон л доо. Би бол үнэхээр бодит амьдрал дээр гарч байгаа юм яриад. Гэтэл нөгөө талд нь нөгөө нэг орчин цагийн ангаах ухаанаар ингээд орчин үеийн ангаах ухаанаар ингээд эмчилүүлж байгаа антибиотикийн хордлогонд ороод, гүн хордлогонд ороод, эсвэл парацетамолын хордлогонд ороод илгээ солих хэмжээнд хүрсэн. Тийм үү? Ийм хүндрэлтэй эсвэл бөөрөндөө нөлөөлөл бөөрийн гүн одоо хордлогонд орцсон. Иймэрхүү улсууд бол зөндөл гэж байна, тийм үү? Бага насны хүүхдүүд аспирин ууж агаад аспирины хордлогоор нас орж байгаа тохиолдол байж лээ. Тийм ээ. Гэтэл зарим тохиолдолд одоо зарим улсууд одоо уламжлалт ангаах ухаан гэхээс илүү дураараа өөрсдөө эмчлээд хамаагүй одоо өвс ургамлыг дураараа авч одоо их хэмжээгээр урт хугацаагаар ууж агаад хордлогонд орчоод нов ногоон болцоод ирж байгаа улсууд бас байж лээ. Тэр бол гэхдээ уламжлалт ангаах ухаан гэж хэлэхгүй шүү дээ. Тэр бол зүгээр дураараа эмчилж байгаа зүгээр дураараа өөрсдөө ингэж хамаагүй ингэ замбраагүй хэрглэж байгаа нөхцөл. Уламжлалт ангаах ухаан гэж яг юу хэлээд байгаа юм хэрэг онлын үндсэн дээр судсыг бариад тийм ээ тэр хүнийг үзээд тэгээ мааран би өгсөн жороор эмчилгээ хийгээ явж хагаад хордлого өгж явах юм бол тэр бол уламжлалт ангаах ухааны хордлого. Гэтэл зүгээр ингээд таарлцсан юм болгоно хэрглэж хагаад ингээд хордлонд орж байгаа хүнийг бол уламжлалт ангаах ухааны одоо хордлого гэж бас хэлэхэд хэцүү л дээ. Яг тэгвэл уламжлалт ангаах ухаан гэдэг чинь өөрийн тийм одоо гүнзгий онолтой, онлын маш хүчтэй суурьтай олон мянган жил доозыг ингээд тохируулаад зарим эмнүүдийг бол хорыг арилгахын тулд номготгоно гэж сонсч байсан баг тийм ээ. Номготгол хийгээд. Номготгол гэдэг нь өөрөөр хэлбэл тэр одоо эмийн ургамлын хоруу чанарыг нь дарж иж ашиглах гэдэг шүү дээ. Тийм учраас номготгол гэж юм хэрэглэдэг. Номготгосны дараа бол хоруу чанар багтаа учраас
Мэдээж тэр өмнө нь хордлого өгсөн учраас номгодох гээд шүү дээ. Туршаад аль хэдийнэ үзээд энийг ингэж хэрэглүүл хордлого өгд юм байна гэдгийг ойлгоцсон учраас тэр ургамлыг чинь ингээд номготгоод тэр хортой чанарыг нь дарж иж давуу чанарыг нь ихсгэж ингэж өгöd байгаа байхгүй. Энэ бүх одоо нууц жор номготголын аргууд чинь бол уламжлалт хангаа ухаанд бүр гүн гүнзгий ингээд номлоод бичээд ингэж номготох нь энэ ургамлыг бол сүүнд номготох нь ч гэдэг. Энэ ургамлыг бол одоо галаар номготох нь ч гэдэг юм уу тийм ээ. Ингээд маш олон ингээд аргуудыг ингээд заагаад өгсөн учраас уламжлалт хангаа ухааны яг мааранбуудын хэрэгэлдэг жор дотор бол хордлого харьцангуй бага гэдэг. Гэтэл ингээд дураараа ашиглаж байгаа улсууд дээр чинь бол аюултай шүү дээ. Одоо Туркээс ингээд өсөглөн өвсгэж авчраал уугаал хордлогонд орсон улсууд над дээр зөндөө ирж байна. Тэгээ ерөнхийдөө сүүлийн үед би энэ эмний хордлогоор бас ч нэлээ тийм сонирхож судалгаа хийгээд байдаг. Одоо энэ эмний хордлогоос гадна хамаарал гэдэг бас нэг ойлголт юм. Энэ бас хамаарал гэж аюултай ойлголт байна. Уламжлалт болоо Европын эмний аль дээр нь гардаг уу? Хамаарал гэж байна, тэсвэр гэж байна, тийм үү? Тэсвэржилт гэж байна. Хамаарал гэдэг бол донтолтыг л хэлээд байгаа юм л да. За ер нь бол хамаарал гэдэг бол уламжлалт хангаа ухаанд их ховор байдаг юм аа. Харьцангуй бага. Одоо уламжлалт хангаа ухааны одоо эм танд ингээд хамааралтай болоод донтцсон хүн их ховор байдаг. Хамгийн гол хамаарал гэдэг бол хар тамхины одоо өндөр дооцтой, тийм ээ? За морфины чиглэлийн одоо хар тамхины чиглэлийн эмнүүд дээр бол хамаарал нэлээ хүчтэй яригддаг л да. Тийм учраас энэ морфины хар тамхины гаралтай эм тарианы донтолт бол их аюултай л гэж явж байгаа. Гэхдээ энийг зөв зохистой хэрэгжилж бас болно шүү дээ. Жишээлбэл яг өвчин намдах зорилгоор морфиноос өөр илүү хүчтэй юм байхгүй тийм үү? Одоо дайны үед хүртэл морфин ч одоо тэгэл хүний амийг л авардаг л өвчин намдагч тийм ээ? Тийм. Нойрсуулагч эмнүүд байж байгаа тийм үү? Нойрсуулагч эмнүүд бол хагалгаа хийхэд бол ямар одоо орлуулшгүй чухал ач холбогдолтой байлаа нойрсуулах юмнууд тийм ээ. Нойрсуулах бодиснууд ч гэдэм юм. Тэгтээ тэр хагалгаа хийхэд тэр нойрсуулах хэрвээ бодис тэр нойрсуулах эм бодиснууд гарч ирээгүй байсан бол эм нарийн мэрэгжлийн мундаг хагалгаанууд бол хязгаарч хөгжөхөргүй байсан гэж үздэг л дээ. Тий. Эмийн хордлого тэгээд хамаарал нэг нь юу гинэ? Тэсвэржилт. Тэсвэржилт гэдэг нь бол ялангуяа антибиотик дээр их хүчтэй яригддаг л да. Жишээлх юм бол ингээд пенцилин гэдэг антибиотик байж байгаа тийм ээ. Энэ пенцилин гэдэг антибиотикийг замбраагүй хэрэглээд байх юм бол чиний бие дотор байгаа тэр одоо бактериуд нь пенцилины тэсвэржилт гэж юм үүсгэждэг байхгүй. Өөрөөр чи хичнээн пенцилин хэрэглэсэн ч нөгөөдөг чинь бүр дийлдэхэ болчихдог. За ингээд дийлдэхэ болчихсон бол өөр антибиотик хэрэглэхгүй бол пенцилинд бол дийлдэхэ болно. Тэгэхээр одоо сүүлийн үед бол энэ олон антибиотикийн тэсвэртэй юм аюултай бактериуд их гарч ирж байгаа. Ганцхан пенцилин биш гэсэн үг. Маш олон антибиотикэнд ингээд тэсвэр үүсчихсэн, генетикийн өөрчлөлт орчихсон. Юунд дийлдэхэ байсан иймэрхүү айхтар бактериуд их гарч ирж байгаа. Тэгэхээр зэрэг энэ эмийн одоо зөв зохистой хэрэглээ байхгүй бол бактерийн одоо тэсвэржилт үүсчих юм бол одоо юунд ч дийлдэхгүй юм аюул байгаа тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ бактерийн эсрэг үйлчлэгээтэй эм гэхлээрээ зөвхөн одоо антибиотик гэж ойлгож бас болохгүй. Бактерийн эсрэг үйлчлэгээтэй уламжлалт хангаа ухааны эм тангууд бас байждаг. Эртээр үеэсээ бүр ингээд зарим одоо эм тангууд бол бактерийн одоо эсрэг маш хүчтэй үйлчлэгээтэй эм тангууд хүртэл байдаг. Тиймэрхүү одоо эм тангуудаар зарим одоо бактериудыг бас дарангуулах бас боломжтой байдаг л да. Энэ дээр хийсэн маш сайн судалгаанууд хүртэл байдаг. За ийм ургамлаар ийм бактерийг ингэж дарангуулж болдгийм байна гэдэг. Тэгэхээр ер нь анх одоо энэ юуныг чинь гаргаж ирэхдээ бүр анханасаа л хөгцнөөс л гаргаж ирж байсан шүү дээ. Тийм ээ? Хөгцнөөс. Тийм. Одоо анхны антибиотик пенцилины чи одоо хөгцнөөс гаргаж ирж байсан байдгийг. Тэгэхээр зэрэг хөгцийг одоо ашиглаад хийдэг одоо эмчилгээнүүд бас дээр үед байсан юм билээ. Хөгцийг ашигладаг байсан. Тэгэхээр энэ тэсвэржилт ер нь тан дээр яригдах уу? Тан гэдэг бол их олон нийлмэл бодистой одоо байхгүй юу да. Тийм учраас тангаас одоо тэсвэржилт үүснэ гэдэг бол бас тийм амар биш. Тодорхой нэг бодисонд бол амархан тэсвэржилт үүсч болж байгаа. Тан гэдэг бол маш олон төрлийн бодис агуулж идэг учраас тангийн тэсвэржилт гэдэг бол тийм амархан үүсэхгүй л дээ. За тэгээд ерөнхийдөө энэ одоо антибиотик гэдэг юм бол голдуу ургамал за тэгээд заримдаа одоо тэр мөөгөнцөр бактери хөрсөн дотор байгаа янз бүрийн бактери ч юм уу те эдгээрүүдээс ингэж гаргаж авсан байдгийг. Өөрөөр хэлбэл ихэнх антибиотикууд бол байгалийн гаралтай байдаг.
анхны гарал үүсэл. Тэгэхээр яагаад байгалийн гаралтай байдаггүй гэдгийг эргцүүлэн бодох юм бол ургамал байгаль гэдэг бол цаанаасаа энэ бактери эсрэг өөрийн гэсэн хамгаалттай байдаг. Тэр ургамал чинь өөрөө өсөж хөгжихийн тулд тодорхой бактериудыг тэсвэржилж хамгаалж чадахгүй бол угаасаа өсч чадахгүй. Тийм учраас ургамал дотор энэ бактери эсрэг үйлчлэгээтэй бодисууд их байждаг. Энэ цаанаасаа нөгөө эволюц буюу энэ одоо хөгжлийн энэ дэлхийн байгалийн одоо ховслын үр дүнд гарч ирсэн тэр бактери эсрэг үйлчлэгээтэй бодиснууд ургамал дотроо бүр төрөлхийн байждаг. Тийм учраас тэрийг нь одоо гаргаж аваад бид нар янз бүрийн антибиотик гэл алкалоид гэл гаргаж ашиглаад байгаа боловч үндсэндээ угаасаа л энэ ургамлын өөрийнх нь дархлааны тогтолцоог л ашиглаад байна гэсэн үг л дээ. Ер нь эмийн судалгаа гэдэг юм бол одоо Монголд хэрэгжилж байгаа, Монголд үйлдвэрлэж байгаа тангууд, уламжлалт ангаа ухааны эм тангууд жишээлбэл төчнийн төрлийн өвчнийг ангаана гэдэг ч юм уу тийм тоо баримт судалгаа. За энэ одоо судалгаанууд одоо сүүлийн үед бол маш их хийгдэж байгаа. Одоо маш их хийгдэж байгаа гэдэг нь бас манай улс ч бас дөрвтэй судалгаанууд олигтой хийж чадахгүй байна. Бүгд найрамдах хятад ард улс тийм ээ. Хятад ард улс бол одоо нөгөө уламжлалт ангаа ухааны ийм ургамлуудыг одоо илүү одоо нотлогоон дээр суурилж цаана одоо үйлчлээд байгаа бодисуудын цэвэршүүлж гаргаж авч клиникийн судалгаа их тал дээрээ бол илүү байгаад байна л да. Аргачлгүй үедтэй бас энтгэг ус ч гэсэн бас тийм байгаа. Яг тэгвэл эдгээр улсууд маань эдийн засгийн одоо маш их одоо чадвартай болчихсон. Одоо хятад улс чинь дэлхийн 2 дугаар хамгийн том, хоёрт орж байгаа хамгийн том дэлхийн хамгийн том эдийн засгууд нэг шүү дээ. Тэгэхээр зөв энэ эдийн засгийн хүч чадалтай болцоороо ингээд улс орнууд бол судалгаагаа илүү хүчтэй хийж тэгээ судлаачдад зарцуулах мөнгө грант нь нэмэгдээд тэгээ тэрнийхээ хэрээр одоо уламжлалт ангаа ухаанд дотор байсан тэр олон нээлтүүдийг бүгдийг ингэж ил гаргаж судалж тавьж эрдэмчлэгний өгүүлэг болгож ингэж нотлогоо болгож гаргаж ирээд байна л да. Энэ тал дээр үнэхээр одоо бид нар бас зарим талаараа үнэхээр талархах хэрэгтэй тийм ээ. Урд хөрш маань бол энэ тал дээр үнэхээр агцтай ажиллаж байна. За энэ урд хөршийн гаргаж байгаа шинэ мэдлэгийг бид нар бас одоо хүлээж аваад за энэ ургамлын энэ бодис нь одоо ингэж нөлөөлж байгаа юм байна гэдгийг бол ойлгож авч байгаа ах гэж бодож байна л да. Тэгээ ядаж гаргаад ирсэн судалгааг нь ашиглах чадамжтай байх хэрэгтэй тийм ээ. Өөрөөсөө судлаад гүнзгий судлаад гаргаж ирж чадахгүй маа гэхэд гаргаад ирчихсэн судалгааг нь маш зөв ашиглаад за би энийг ийм өвчнөд одоо бүрэн дүүрэн ихтгэлтэй ашиглаж болох юм байна гэдэг иймэрхүү мэдлэгийг цуглуулж авах хэрэгтэй л да. Нэгэн тийм ярьсных надад бас хэрэгт дурлаад асуух нэг асуулт байна. За. Уламжлалт ангаа ухааны одоо эмийн жор дотор дохыг эмчлэх боломжтой тийм жор байдаг гэж сонсч байсан. За би тэр яг судалгааг бол олж хараагүй юм байна шүү. Дохын вирус бол маш амаргүй вирус л дээ. Яг бол нэг элэгний Б вирустэй жоохон төстэй байхгүй юу. Тийм учраас дох гэдэг вирус яадаг юм бэ гэхээр зөв өөрийнхөө генийг хүний эсийн гентэй жоохон ингээ шигтгэхэд интеграц хийдэг. Б вирус бас адилхан. Тийм учраас Б вирусыг одоо орчин үеийн ангаа ухаан ч аль ч ангаа ухаан устгах чадахгүй байгаа нь гол шалтгаан юу вэ гэхээр зөв вирусын ген эсийн ген рүү орчихоор интеграц хийчихлээр зэрэг тэндээс гаргаж авах аргагүй болчихдог. Тэгэхээр тэр эс үхчээж л вирус хамт өхнө гэхээс биш эс амьд байсан цаг тэр дотор нь үлдчихэд байгаа байхгүй. Тэгэхээр дохын вирусын хувьд бол бас ижил төстэй. Дохын вирусын зарим ген нь бол дархлааны эсийн гүн рүү ингээд орцсон байдаг учраас вирусыг гаргаж ирээд байдаг тийм тал байдаг. Гэхдээ яг дарангуулна гэдэг бол тустай. Дохын вирусыг бол дарангуулах хэмжлэгээ бол дэндүү сайн хөгжчихсөн. Одоо бараг дохтой улсууд бол маш урт насалж чадж байгаа. Гэтэл дээр үед бол урт насалж чадахгүй байлаа шүү дээ. Олигтой юм байхгүй. Нөгөө нэг дархлал хомсдлын хам шинжин илэрчээр зэрэг юунд ч дийлдэхэ байждаг ийм одоо хэцүү өвчин байсан бол одоо бол эмийн аргаар дохын вирусыг хүчтэй дарангуулж чадаад байдаг. Яг уламжлалт ангаа ухааны ийм тангаар дохын одоо вирусыг дарангуулж байна гэсэн тэр судалгааг би нарийн харж амжаагүй байна, уншиж чадаагүй байна. Тийм учраас яг онцгойлон хэлж бол бас хэлж чадахгүй байна. Гэхдээ ер нь бол амаргүй гэдгийг нь маш сайн мэдэж байна. Тийм л ахал та тий. Тий. За одоо уламжлалт ангаах ухаан чинь Азууд голчлон хөгжүүлээд байна шүү дээ. Тэгж байгаа. Монголд байна, Хятадд байна, энтгэг Солонгос. Энэ яагаад ингэж Азийн улсуудад төлхөө хөгжсөн юм бэ гэхээр зэрэг шашинтайгаа хамт ороод ирсэн. Тийм ээ. Одоо энтгэгт бол аюрведийн ингээд маш том ангаах ухааны суурь тавигдсан байсан.
За тэгээ хятад улсад бол энэ аюурведтай бас ижил төстэй маш олон онолууд бол хятадд бас тодорхой хэмжээгээр ингээ хөгжөө явчихсан. За тэр нь төвд рүү орж ирээд улам ингээд боловсроод тийм ээ. За тэгээ төвдөөс Монгол руу орж ирэхдээ Монгол маранбууд улам боловсруулад боловсронгоо болоод ингээл улмал ингээд нэгнээс аваад дээр нь ингээд хөгжүүлэл ингээд явчихсан. За тэгээ солонгос байж гэн тийм үү. Өмнөд хойд урд хойд хоёр солонгосч хоёулаа уламжлалт ангаа ахуйн хүчтэй хөгжчихсэн газар. Тэгээ би бүр нэг одоо юунд очиод эмнэлэгт очиод бүр гайхчихсан. Солонгосын эмнэлэг. Хоёр ангаахын хоёулаа тэр эмнэлэг дотор байж байгаа. Аль-алиар нь ингээд дэмжлэх бүрэн боломжтой. Өвчтөн бол хасгаас нь ингээд дамжил би энийг уламжлалтаараа амжилуулъя гэж ирсэн. Тэр бол үнэхээр гоё хөгжүүлсэн бас байдгийн байлээ гэж. Тэр үед бас их хатаарх сэтгэл төржсэн шүү. Яа ингээд болж штэ бас болдгол юм биш штэ. Ингээд манайх шиг ингээд юм болгон дээр талцаад л тийм ээ. Нэг сэдвийг ингээ хоёр талаасаа барьж аваад хэрүүл хийгээл ундаг штэ. Тэрийн шиг ингээл манайх ч бас л энэ гоё анаах ухааныг өвлж авчаал энийг олигтойч бас нэг яасан байхгүй ингээл хоёр талцаал эмчнэрийн талцаал засаг төрөнд ингээл талцаал тэгэл дээгүүр шийдвэр гаргах ч одоо улс төрчнөр нь ингээл талцаал ингээд ахлаар ч одоо бид нар яаж өгч юм. Эвтэй найртай юмыг ингэж арга ивийг олж иж эн чинь хөгжинэ. Би тэр солонгосын өмнө солонгосын эмнэлэг байсан л дээ. Донгогийн их сургуулийн эмнэлэг байсан санагдаад байна. Тэнд очихтал ерөөсө хоёр ангаахын бол тэнд үнэхээр гоё одоо нэгээ дэмжээл те нэгийг чадахгүйг нөгөөх нь нэмжлээ нөгөөх нь чадахгүйг нөгөөх нь нэмжлээ ингэж гоё хөгжиж чадчихна л да. Тэгээ тэгжэл одоо яваасаа л гэж одоо би хүсэж байна. Яг хоо энэ бол бас хятад улсад бол их хүчтэй юм шиг байлээ. Хятад бол бас аль-алиг нь ерөөсө айгуу тийм ухаалаг байна л да энэ чинь бас. Гэтэ манай Монгол улс бас дутхгүй байна. Тэгээ сүүлийн үед маань Монгол улсын ерөнхийлөгч маань одоо энэ уламжлалт ангаах ухааныг маш хүчтэй дэмжиж эхэллээ. Тэгэхээр энэ улс төрийн одоо элдв янзын одоо юунууд арилаад эхэлж байгаа юм л да. Одоо нөгөө ерөнхийлөгчийг ингээд онцгойлон ингээд дэмжиж эхлэр зэрэг одоо бусад улс төрчнөр одоо учир зүггүй тийм ээ ялангуяа ингээд жижиг одоо газрын дарга марга одоо газар хэлтсийн дарга нар бол учир зүггүй ингээд энэ чинь хаалт тавиад одоо эсэргүүцээд чадхаа байж байгаа байхгүй. Энэ бол тэр утгаараа бол манай Монгол улсад энэ хоёр ангаах ухаан хөгжиг маш том одоо суурийг нь тавиад өгч байгаа. Улс төрийн манлайлал гэдэг бол аливаа юмыг хөгжөхөд маш чухал гэдэг. Тэгэхээр энэ улс төрийн манлайлал гараад ирчихлээр зэрэг маш чухал одоо хөгжих суурь тавигддаг байхгүй. Одоо л нэг одоо гоё хөгжөөсөл гэж би одоо яг нэг үлэхэд бол мөрөөдөө сууж байна. Тий. Би яг бол энэ хоёр ангаах ухааныг хоёулангийн нэлээд гүнзгий судалсан байхгүй да. Яг ингээ гүнзгий судалсан нэг хүний тархин дотор ингээ гүнзгий судалсан хүн их ховор байдаг. Би бүр ингээ генетик молекул биологийн төвшөнд ингээ судлаад нөгөө талд нь би бүр уламжлалт ангаах ухааны бүр суураас нь бүр ингээд бүр зажиж шажид гээл бүр одоо төвд хэлнээс нь ингээд уул суураар ингээ судалсан байхгүй. Тэгэхээр зэрэг над шиг хүний дотор бол энэ хоёр ангаах ухаан бол одоо эвслээ олоод ингээд аятайхан ингээд болоод байгаа байхгүй да. А гэтэл ингээд зөвхөн нэг талын судалсан усуд аюултай байдаг юм байна. Зөвхөн нэг талын судалсан усууд чинь миний л зөв нөгөөтг чинь буруу гэдэг. А нөгөө талд нь бас адилхан миний л зөв нөгөөт нь буруу гэдэг ингээд нөгөөтгөө үгүйсгэхэд идэг юм байна. Нөгөө талынх нь мэдлэг дутаад байгаа байхгүй. Нэг талынх нь мэдлэг давамгаалчаад нөгөө талынх нь мэдлэг дутаад байна тийм үү. А хоёулангийн зэрэг судалцахаар бас боломжийн энэ хоёр чинь хоёулаа л одоо агуу юм байна штэ гэдэг бол одоо харж чадна л да. Тэгэхээс нааш хэцүү. Одоо ер нь уламжлалт ангаах ухааныг Европ руу хэр сонирхож байгаа Европод? За ер нь дэлхийд хараа сонирхож байгаа л да. Яагаад гэвэл ерөөсөө сонирхол нь бас ямар төвшөнд явж байна гэдэг асуудал байна тийм. Тийм ямар төвшөнд явж байна да. Гэхдээ та нар нэг зүйлийг маш гүнзгий ойлгочих юм бол одоо сонирхосоор аргагүй болж байгаа. Дэлхий дээр байгаа ургамал олон зуун сая бүр тэрбум жилийн одоо юутай тийм үү улбаатай. А энэ ургамлууд чинь энд хорвоо дэлхий дээр тисчүүлдэхийн тулд бүгд өөр өөрийнхөө зэвсгийг бүтээсэн байхгүй да. Генетикийн хувьд ч, молекулын хувьд ч тийм үү. А дотор нь байгаа элдв янзын бодисууд. Тэгэхээр зөв ургамал гэдэг чинь бол дэлхий дээр байгаа одоо химийн лаборатори байхгүй. Ургамал өөрөө хэдэн зуун сая одоо бодисуудыг гаргаж чаддаг химийн лаборатори. Дэлхий дээр ямар ч мундаг лаборатори ургамлын лабораторийг гүйцэхгүй байхгүй. Яг бол ургамал дотроо дэндүү олон төрөл тэгээд тэр болгон одоо энэ хорвоо дээр тисч үлдэхийн тулд өөрийн гэсэн өрмөц молекулыг ингээ бүтээгээд ургамал гэдэг бол одоо ерөөсөө л химийн одоо амьд лаборатори байхгүй. Энэ амьд лаборатори дотор янз бүрийн эрдэм одоо чадaltaй ингээ бодисууд байж идэг.
Энийг нь олж харж чадчихсан нь дээр үеийн маран бод. Дээр үеийн одоо отчууд. За эдгээр чинь ингээд аргаа бараад эхлэхээр янз бүрийн ургамлуудыг ашиглаж үзээд эн чинь ийм юм сайн байдгийн биш тэгээд төрүүлэл олоо мэдчихэл байгаа юм л да. За тэгээд энэ дээр ингээд онлайн суур үүсгээд за ийм төрлийн бодис агуулсан ургамлууд нь ийм өвчнөдөө илүү сайн байд юм байна гэдэг онлайн суур ингээд бүтээчихэж байгаа. Ингээд мэдлэгийн суурийг баазыг бий болгочихж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ бүхэн чинь бол ингээд яваандаа бол энэ хоёр ангаах ухаанд одоо нэг нэгэндээ авч өгөх юм их байна л гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр зэрэг энэ ургамлын одоо дотор явж байгаа гайхамшиг олж мэдсэн тохиолдолд бол маш их шинэ юмнууд гарч ирэх боломжтой. Гэхдээ энэ шинэ юмнуудыг бол бас орчин үеийн технологиг ашиглаад одоо сүүлийн үед ялангуяа энэ AI гэдэг технологи байна шүү дээ, тийм ээ. Хиймэл оюун ухаан гэдэг технологи бол маш их одоо янзын боловсруулалтыг хийх чадвартай байдаг учраас магадгүй энэ ургамал дотор байгаа түмэн зүйлийн бодисуудыг юунд ашиглавал одоо зохимжтой вэ гэдгийг бол гаргаад ирч чадах байх. Гэхдээ эндээс зүгээр одоо зүгээр наад захын жишээ гэж хэлэхэд бол маш олон орчин үеийн биднүүсийн хэрэгжилж байгаа орчин үеийн ангаах ухаанд хэрэгжилж байгаа эмнүүд ба штэ. Уламжилт ангаах ухаан ургамал амьтнаас гаралтай байдаг. Ургамал амьтнаас гаралтай маш олон юмнуудыг бид нэр хэрэгжилж байгаа мөртлөө хэрэгжилж байгаагаа мэддэггүй. Ялангуяа орчин цагийн ангаах ухааны эмчнэр тийм үү. Биднүүсийн ярьдаг Европын эмчнэр бол ямар ургамлаас гаргаж авсан эмийг хэрэгжилж байгаагаа ч мэдэхгүй явж идэг. Тэгсэн мөртлөө нөгөөдгөө хэрэглээд байдаг. За чи наадах чинь яг юунаас гаргаж авсан гэж бодож байгаа нөхөр мэдэхгүй. Гэтэ яг нарийн ингээд ухаад үзэхлээр зэрэг ургамлаас гаргаж авсан бодисыг л цэвэршүүлээд хэрэглээ байж идэг л да ер нь бол. Тэгэхээр та сая бас Европын маш олон юм уламжлалтаас гаралтай гэдэг гэж штэ. Тэг ямар тухайлбал ямар юмнуудын зүгээр сонирхуулаад. Одоо бүр наад захын одоо бүр хамгийн наад захын юмнууд гэхтэл ерөөсөө уламжилт ангаах ухаанаас гаралтай байдаг л да. Жишээл биднүүсийн нөгөө урсодиоксиколын хүчил гэж нэрлэдэг яддаг. Одоо Монголд бол урсофалг, урсомон, урсосан гэж нэртэй ингээд юмнууд байж байгаа. Урсо гэдэг нь бол баавга гэдэг үгнээс гаралтай. Өөрөөр хэлбэл баавгаан домд буюу баавгаан цөснөөс анх гаргаж авсан бодиснууд байгаа байхгүй. Тэгээд баавгаан домд гэдэг юмыг бүр уламжилт ангаах ухаан бүр хэдэн зуун жил, хэдэн мянган жил ингээд хэрэглээд ингээд бүр одоо эрдэм чадлын ингээд тогтооцсон юм. Энийг цэвэршүүл гаргаж аваад бид нар чинь урсодиоксиколын хүчил гэж нэрлэдэг байгаа. Гэтэл урсо гэдэг үг чинь өөрөө баавга гэдэг үгнээс гаралтай гэдгийг л манай эмчнэр мэддэггүй л байхгүй да яг цагаад л. Тэгэхээр баавгаан домтыг бол уламжлалт ангаах ухаанд бүр олон зуун жил хэрэгэлсэн. За тэгээд дараа нь жишээлх юм бол одоо бид нар ч одоо элегний одоо өрөвсөлд одоо глицерон гэж тариад тарьж байна тийм үү? Stronger гэж нэрлэдэг тийм манайхан гадуур гэж нэрлэдэг. Stronger minofagin гэдэг нэртэй юм л да. Энэ глицерон гэдэг бодис чинь бол чир үүснээс гаргаж авсан. Одоо элегний алаасаатыг маш сайн буруулдаг юм шүү дээ. Тийм ээ? За нисэл гэдэг одоо юм байж гэн одоо за энэ эмчин бол гаргаж авсан нь бол хятадын одоо ангаах ухаанд хэрэгэлдэг элегний өрөвслийн эсрэг юм. Одоо алаасаатыг маш сайн буруулж чадчихжээ тийм үү? Жишээлбэл тийм. За метформин гэж сахарнд хэрэгэлж байгаа юм байна. Энэ эмчин бол ургамлаас гаргаж авсан юм. С витамин чинь бол нимбэгнээс гаргаж авсан тийм үү? Нимбэгнээс гаргаж авсан. За аспирин байж гэн. Аспирины чинь бол ургамлын хальснаас гаргаж авсан. Аспириныг. Тэгэхээр зэрэг бид нар одоо уламжлалт ангаах ухаанд гэсэн одоо бургасны хальсыг одоо тодорхой хэмжээний бургасны хальсыг маш их хэрэглэдэг. Энэ дотор С витамин агуулгаж ирсэн байх нь шүү дээ. За ингээ яриад байх юм бол одоо тоо томшгүй тийм ээ. Маш олон юмнууд одоо жишээлх юм бол юу байгаа шүү дээ нөгөө энап гэл юм байж байгаа. Даралт боруулдаг. Энап гэдэг юм чинь могооны хорноос гаргаж авсан. Тийм ээ. Одоо сүүлийн тариад байгаа оземпик гэж тураадаг тариа байж байна. Эн чинь бол гөрвлийн одоо бас хорноос гаргаж авсан. Тийм ээ. Тэгэхээр энэ байглаас л ямар хижтэй юмнууд олон гарч ирж байна гэдгийг л бид нар ойлгохгүй л яваад байх шиг байна л да. Ойлгож байгаа усуд байгаа л ах. Гэхдээ гүнзгий мэдлэг дутаад ах шүү. Та ер нь өдөр тутмын амьдралдаа одоо жишээлбэл өвдчлөө гэж бодоход хамгийн түрүүнд аль ангаахаа хэрэгэлдэг вэ? За яг үнэхээр яг ямар өвчин бэ гэдэг шалтгаална. Жишээлх юм бол яаралтай мэс заслын заалттай юм байдаг бол орчин цагийн ангаах ухаанд л очдог. Одоо мэс заслын тасагтай газар л очино. Гэтэл мэс заслын заалтгүй архаг өвчин байх юм бол одоо уламжлалт ангаах ухааныг хэрэгжилж байна. Орчин цагийн ангаах ухааныг хэрэгжилж байна. Аль алийг нь хэрэгжилж байна. За одоо жишээлх юм бол уушигны одоо архаг өвчин дээр бол би голдуу уламжлалт ангаах ухааны танк хэрэгэлдэг. Үе мөчний өвчнүүдээр уламжлалт ангаах ухааны бариа заасал, төөнүүр тийм ээ. За хөдөлгөөн заасал уламжлалт ангаах ухааны юмнуудыг маш их хэрэгэлдэг. Физик хэмжлэгээ бас заримдаа бас хэрэгжилж байдаг тийм ээ.
Тэгэхээр зэрэг яг ямар өвчнөөс шалтгаалаад алийг хэрэглэх үү гэдгийг шийддэг. Тийм ээ? Тийм л учиртай. Өдөр тутамдаа та уламжлалт хангах ухааныг яаж хэрэгжилж байна? За өдөр тутамдаа бол одоо жишээлх юм бол заримдаа одоо тамир тэнхээ нэмэгдүүлэх зорилгоор тангаа ууж болно. За жижигхэн ханиад энэ төр бол ерөөсөө тангаа уугаад эдгээдэг. За одоо зарим ингээд тодорхой ингээд ходоодны өвчнүүд дээр бол уламжлалт хангах ухааныхаа эм танга бас хэрэгжилдэг. За төөнүүр бас төөнүүлнэ тий. Бариа засал бас хийлгэн хануулна. Би бол жилдээ 4 удаа хануулцдаг. Улиралд 1 удаа хануулцдаг. Тийм олон хануулж болдго юм уу? Тий. Яагаад гэвэл тэгэхээр зэрэг нөгөө өтгөн цус тийм ээ. Түүнтэй холбоотой ингээд төмрийн хордлого арилдаг байхгүй таас. Тэгэхээр зөв хүний бие дотор чинь ингээд төмөр илүүдэд эхлэхээр зэрэг хүн чинь дотроосоо зэврээд дотроосоо эд эрхтний гэмтээгээд эхэлдэг. Тийм учраас ялангуяа эрэгтэй хүн ойр орхон хануулж байхгүй бол эрэгтэй хүн нөгөө цусаа гадагшлуулах тийм нарийн тогтолцоо байхгүй. А эмэгтэй хүн бол цусаа доош нь ингээд гадагшлуулаад сардаа 1 удаа би сарын тэмдгээрээ ингээд цусаа шингэлээд байгаа байхгүй да үндсэндээ бол. Тийм учраас ингээд эмэгтэй хүн чинь цус өдөрөх өвчин ховор байдаг. А эрэгтэй хүн дээр бол цус өдөрөх аюул бол маш хүчтэй байдаг учраас цус өдөрөх юм бол аюултай. Ер нь бол амархан бүлэгнэх аюултай байдаг байхгүй. Цусыг өтгөн явж байгаад нэг тодорхой хэмжээний шалтгаанаар бүлэн үүсчих юм бол тэндээс бол аюултай өвчнүүд бол гарах харуулт өгч үт юм. Аюултай юмнууд бас байж байгаа учраас ер нь бол эрэгтэй хүн цусаа шингэн байлгах тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. За энийг бол үнэхээр уламжлалт хангах ухаан шиг мундаг хийдэг юм байхгүй. Уламжлалт хангах ухааны хануур гэдэг юм чинь үндсэндээ энэ төмрийн хордлого, цусны өтгөрлөөс л одоо амь насыг хамгаалж байгаа юм ухтгүй юм л да. Тэгэхээр бас мэдээж энэ хануулахын тулд тодорхой хэмжээнд бие бэлтгэх шаардлагатай. Тийм, зөвлөгөө авах үү. Мэргэжлийн эмчийн доор зөвлөгөөнд ор. За маш сонирхолтой ярилцлага өрнүүллээ. Танд бидний урилгыг хүлээн авч оролцсонд бас баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа.